За энэ 7 хоногт дэлхийн улс төрийн нөхцөлд бол нэлээд гал гаргасан өдрүүд болж байна. Украины дайны асуудал, Орос Америк хоёрын уулзалт, Трампын хийсэн мэдээлэл. За ялангуяа өчигдөр хийсэн Трампын Майамид болсон эдийн засгийн санхүүгийн чуулган дээр мэдээлэл хийсэн нь анх удаа Украин талын байр суурь өөрөөр гарч ирж байгаа шиг байна. Өмнөх байр суурь ер нь яг нөгөө улс төрд найз байдгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгээ найз байдгүй гэдэг жишээг харууллаа л да. За тэгэхээр энэ уулзалтаар болохоор өмнөх уулзалтууд гэсэн үг шүү дээ. Зеленский болон Трамп хоёрын уулзалт. Ер нь Зеленский би чамд дэмжиж байгаа шүү. Чи хүчтэй байгаарай, тэ гэдэг иймэрхүү маягийн эвсэг найрсаг харилцаатай байсан бол өчигдрийн хурал дээр Трамп юу ирсэн бэ гэж. Ер нь бол Трамп бол дарангуулагч шүү гэдэг зүйлийг ярьлаа. Трамп бол Зеленскийг бол чи бол дарангуулагч шүү. Үнэхээр тэр Сауди Араби болсон уулзалтан дээр чи Украиныг оролцох ёстой гэдэг дээр гомдолж байгаа бол чи 3 жилийн хугацаанд ямар атцаа хийж исэн бэ гэдэг санааг бол илэрхийллээ. Тэгээд чи сонгуул явуулах ёстой байсан. Дайнаар шалтгаалж чи бол сонгуул явуулаагүй гэдэг зүйлийг ярьсан. За тэгвэл Сауди Арабт болсон уулзалт, Орос Америк хоёрын уулзалт ер нь ямархуу үр дүнд хүрсэн юм бэ гэж. Таныг тийм амар үр дүнд бол хүрээгүй. Оросоос бол ерөнхийдөө юу шаардсан бэ гэхээр дипломат харилцаа сайжруулъя. Америкийн тал энийг дэмжсэн. За давай. Нөгөө талдаа Орос юу яагаад чи манай одоо Америкийн компаниуд гарснаас болж 300 гаруй тэрбумын одоо алдагдлалд орсон. Тэм учраас Америкийн компаниудын үйл ажиллагааг Оросд буцаад сэргэх талын бас юмыг тавьсан. Украины дайны асуудал дээр бол Орос бол бид нар байр суурь өөрчлөхгүй. Нэгсэндөө бид нар газар нутгийн маргаан дээр бол ямар ч одоо буулт хийхгүй. Тэрний үеж нэхэр Луганск, Донецктэй Крим гэдэг эдгээр одоо мужуудыг бол өгөхгүй гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн. За Америкийн талаас бол энэ дээр бол ямар нэгэн хариулт бол өгөөгүй. Гэхдээ өмнөх одоо харилцааныг бодвол илүү эвсэг, найрсаг болж хувирсан. Энэ бол зүгээр хилцээр байсан. Яг албан ёсны баг гаргаад бол хамтрал бол яригдана. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Путин хоёр яаж уулзсанаас бол хамаарж энэ асуудал шийдэгдэх нь. Гэхдээ бид нар нэг юм ийг л харах хэрэгтэй. Трампын үзэл бодол ямар байна вэ, тэ? Манад ашигтай болвол бусад ус хамаагүй гэдэг. Бид нар өмнө ярьж ирсэн. Яг үнэхээр Украинд байх нь энэ дайныг санхүүжүүлэх нь Америкт яг ямар ашиг байна гэдэг зүйлээ Трамп харж байгаа шиг байна. Тэрэн дээрээ л одоо Оростой уулзах гэж үзэж байгаа шиг байна. За дараа нь бол ер нь бол Европын холбоотой уулзсан. За ялангуяа энэ дарангуулагч гэж хэлсэн ер нь дайныг бол Украины дайныг өдөөгч нь Украин юм гэдэг зүйлийн мэдгдлүүд бол Европын холбоо болон Украин хоёрыг бол нэлээд шоконд оруулж байна. Өмнөх байр суурьуудын Жо Байдены үеийн байр суурь бол дайн өдөөгч нь Орос юм. Орос бол Путин бол гэмт хэрэг юм гэдэг байр суурь ингээ өөрчлөгдөж эхэлж байгаа шүү Трампад. Тэгэхээр Трамп Путин хоёр ер нь яг юу ярих вэ гэж. Ер нь бол бидний санаа бол Украиныг хувааж авах бодлого байгаа. Америкийн илт санаа бол нөгөө байгалийн баялагийг авъя. Бид нар 500 тэрбум доллар бол тусламж үзүүлсэн гэдэг зүйлийг яриад байгаа. За тэгвэл хэдүүлээ юу харъя л да. За энэ 2022 оны 1 сарын 24-өөс 24 оны 12 сарын 31-ний хүртэлх улсуудын өгсөн тусламжийн хэмжээ. Тусламж өөр байгаа шүү. За ер нь бол хамгийн их тусламжийг бол Америкийн нэгдсэн улс бол 126 тэрбумыг үзүүлж ирсэн юм байна. Европ дараад нь Европын холбоо 118-ыг, тэгээ Их Британи, Герман, тэгээ Канада, Польш, Франц, Япон, Норвеги, Дани гэдэг ер нь бүх хөгжинг улсууд бол үзүүлсэн. Нийт авсан тусламж нь 267 тэрбум еврогийн тусламж бол үзүүлсэн байж байна. За харин өгсөн зээлийн хэмжээг харж ирж. За одоогийн байдлаар энэ 203 тэрбумыг өгсөн. Хамгийн их зээлийг бол мэдээж Европын холбоо бол өгсөн. Америкийн нэгдсэн улс бол нэг 41.5-ыг өгөөд Европын 63.8-ыг өгсөн гэдэг ингээ явж байна. За тэгээ олон улсын валютын сан одоо бусад улсуудынх нь 10% гээд үзүүлэлтээр нь авал Европын холбоо 32% одоо зээлийг Америкийн нэгдсэн улс 20% гээд нэг иймэрхүү юм явж байгаа. Тэгээ Трампын нэгдлийн шүүмжлээд байгаа зүйл нь юу байгаад байгаа юм бэ гэхээр
бид нар тусламж өгч чинь, зээл өгч чинь. Та нар яг энэ мөнгөөр юу хийсэн бэ гэж. Тэгэхээр Украиныг хардах нөхцөл нь юу гэхээр одоо Монгол улс чинь Украин чинь ер нь бол зөв толгойд улсын харьяат байсан үе. Бид нар Орос ах нар гэж ярьдаг те юу сурсан бэ гэхээр яаж авилгал авах вэ гэдэг зүйлийг бас аягүй сайн сурлаа штэ. Улс төрч нар энийг бол бас сайхан харуулж байгаа. Зүгээр энгийн кейс сая амралтын өдрүүдээр энэ СИУ-гийн зардлаар мэрэгжлийн хэлт юм уу та. Тэгээ хүнсний технологийн тэр дарга гэдэг нэг 2 3 хүн Солонгос руу амраад ирсэн гэдэг бичлэг яваа. За тэрийг энэ түүц эрхлэгчдийн холбоо гэж яддаг юм уу та. Тэд нар баримтжуулаад СИУ-гийн захиралтай яваад амарчаад ирсэн гэдэг юм бичлэг ингээд цацагдсан байж сошиалоор. За тэрний дагуу нь болохоор нийслэлийн нэг дарга нь тушаал нөхөж гаргаад өөрсдийнхөө зардлаар туршлага суулцахаар улсын одоо нийслэлийн юугаар тий зөвшөөрлөөр өөрийнхөө зардлаар ингээд томилж авсан гинэ гэдэг ийм тавирт нэг ийм илгийн юм шиг юм болсон. Тэгэхээр энэ яг нөгөө авилгал авсан л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий СИУ-гээс авилгал авж байгаа хэлбэр нь тэр зугаалга واخхой юу ер нь бол. Тэр иймэрхүү школыг бид нар хаан сурсан бэ гэхээр Оросоос сурсан. Тэгвэл Украинд байдгүй юм. Украинд байгаа шүү дээ. За Украин дээр аваад үзэхэд энэ их мөнгөтэй. За нэгдсэн дүнгийн одоо энэ 203 тэрбумын зээл нөгөө талдаа 267 тэрбумын тусламж гэдэг мөнгө яг зарцуулах газараа зарцуулагдсан уу гэдэг асуудал яригдах юм бол бас эвгүй шүү. Ер нь эргэлзээтэй. Тэгээ энэ дээр л Трамп ер нь жоохон дургу байгаа болоо. Та нар энэ дайн хийж гин гэдэг. Тэгээ мөнгөө яагаад завчаа хийгээд улс төрчдөн Зеленскийтэй холбоотой хүмүүс сайхан гоё амьдраад иж болно шүү дээ. Европт хаус авцсан тий гоё хүүхдүүдэд өндөр төлбөртэй сургаад иймэрхүү нөхцөл. Энэ дээр аудит оруулал. Тэгэхээр одоо энэ дээр юу харагдаж байна гэхээр Орос болон Америк хоёр Украиний асуудлыг Зеленскийгээр шийднэ. Гэхдээ энэ дээр маш том саад үзүүлэх нөхөр нь Европын холбоо байж байгаа учраас миний бодлоор Трамп Европын холбоотой уулзсан. За ялангуяа Германы канцлертай, Английн ерөнхий сайдтай, Францын ерөнхийлөгчтэй уулзаж ер нь бол энэ Украины тань хэдүүлээ эвэр шийдье. Орос бол одоо Европын холбоороо дайрахгүй, аюултай байдал үзүүлэхгүй. Тэ хэдүүлээ Зеленскийг ингэж одоо юу гэдэг улс төрөөс зайлуулж өөр хүн тавьж өөрт ашигтайгаар хилцээр хийя гэдэг зүйлийг бол санал болгох уу гэдэг зүйл энэ дээр харагдаж байна. Ер нь бол Украиныг кикэлжиж Украины одоо хамгийн том түншлэл нь харна Европын холбоогоо болж байна. Европын холбоог өөртөө байлгах ер нь бол нэг тийм цаг хугацааны асуудал байгаа болов. Тэр дараагийн том уулзалт бол мэдээж Орос болон Америкийн уулзалт болон Европын холбооны улсуудын Трампын уулзалт байх болов. Энэ уулзалт болж ижил Украины ирээдүй шийдэгдэхээр харагдаж байна да.